Агван самдангийн сахватыг эд сайн байх үед нь өвдөг шөрөө дуулаж шууган дарж байлаа. Булганы баасан дарж сайн бөх болох нэ гэсэн яриа өхийн хорхойтнуудын дунд яригдж эхэлсэн. Хоёр давж байж 3 даан сүхтавар авч яг л авраг болцсон улсад хоёр төрүүлсэн. Тэгэл одоо энэ хагалж татах мэхээр энэ сүхтаврыг хийц. Тэгсэн чинь сүхтаврыг бол унчлаа да. Тэгэл нэгээс би чир нь бас гайхаад явчлаа. Тэгсэн чинь хүмүүс шуугаал өө. Тэгэл тэр сүхтаврыг би унтсан уу гэж асуулаасаа асууж байна. Унчлаа аврагаа гэж. Одоо аврагыг хайцсан гэж сони юм а би ингээ хайчт юм байна гэж. Тэгэл бүх сонин мандаа гүр ингээд гараад тэгсэн чинь энэ хэлийн цэргийн сүндүү генерал гэж юм байсан. Тэгээ манай нутгийн бас одоо манай ахын найз Жавцмаагва гэж манай сайхан өвчин байсан. Тий. Жавцмаагва бас их бөгөнд дуртай. Жавцмаагва тэр барилдааны олоо үзсэн тэр хоорондоо бүх ярьсан шиг байна. Тэгээд ерөөс энэ нөхрийг нь хэлийн зэрэгтэй манай тамирчнаар авнаа гэдэг сүндүү генерал. Тэгэл ингээ үүрэг өгсөн. Тэгээ анх хэлийн зэрэг дээр ингээд яваад очсон. Яашгүй багштай болцсон. Ингээд дээрээс манай дарга ингээд үүрэг өгсөн чамайг тамирчнаар ав сайн бүх болно гэсэн. Чи манай даргатай очиж уул тэгэл дорж холом гэдэг нь хурандаа гэсэн. Тухайн үед. Тэгэл очсон за нөхөр минь ингээд чамайг ингээд манай дарга ав гэсэн командлагч. Чамайг одоо тамирчнаар авна. Чи одоо дараа нь усын цогтой сайн бүх болчоо тэгээд хаячаа явчих. Ийш тийшээ илүү цалин хөөс амарсан газар руу одоо явчих. Тэгээ би тэр үед одоо эр хүний ясаар цэргийн хүний ясаар тэр хурандаад бол одоо аман тангараг өгсөн. Одоо надад тийм юм байхгүй. Би энэ одоо агуулгын 2 жил бэлтгэл хийсэн хичээнд явж байна. Одоо энэ албан ёсны тамирчин болох юм бол би одоо ингээд эндэл барилдана. Ямар ч амжилт гаргасан яаж ч явсан. Тэгэл тэр цагаас хойш тэгээд хэдийн зэргийн дээд сургуульд ороод Ичис Бардроныхаа бүхийн галтай хамт өтгөх сургуультаа хийгээд дарчин зуршийнхаа удирдлаганд 2002 оноос хойш одоо тэр түргэний гол угын сангийн аж ахуй. Тэнд тэгээд 2003 онд би нэг абрас хийлгээд жоохон тааруухан. Тэгээд нэг жоохон гэмтэлтэй. Тэгээд наадмын бэлтгэл гарлаа. Тэгээд маа даашгаа өгч за яг одоо миний хөө жоохон гэмтэлтэй байгаа ер нь тэгсийгээл тааруулна да хамаагүй хүнд бэлтгэл хийж болохгүй гэх. Тэр жилээ би Булган аймгийнхаа наадам төрүүлд. Аймгийн аслан болчихъя. Тэгээд ерөөсөө бэлгшээгээл энэ уул ус одоо богдуулын хүртэл түргэний гол одоо энд л би ер нь байх хэрэгтэй юм. Бэлтгэл сургалт хийх хэрэгтэй. Тэгээд юу байх вэ? Ойдын жил нь 2004 оны наадам боллоо. Тэгээ 2003 онд болохоор юу яцсан? Манай аймгийн наадмын өмнө болоод би амжиж улсад ирж барилдаа 3 давнд унтсан. Одоо энэ ган хуйг хасчихсан. Тий, ганцэргийн ган хуйг хасчих тий. Тий. Тэгээ ойдын жил нь наадмын бэлтгэл гаргасан чинь нэг сони юм болд. Нөгөө өрөөндөө бэлгшээгээд би орлоо. Тэгсэн энэ говьолтой энэ баяр магна начин. Энэ аймгийн зан золтой хамаг юмаа өнжил бөгөөгөө ингээд бариад шуугаад аваад яасан гэсэн чинь ваа өшөө наа чи их сайн өрөө. Чи нодлон одоо их гэмтэлтэй байж байгаа энд аслан болсон. Тий. Би наа өрөөнд ч орно. Тэгсэн чи одоо энэ Аранган Батцэнгэлийн мэндэ ах, гуй мэндэ гэдэг. Цэргийн начин золтой. Бас сүнхээ өрөөд аваад ирсэн. Би наа ч орно гэж. Аслан болдог өрөөд гэж. Тэгсэн чи манай өсгөө ороод ирлээ. Бас сүнх мөнх өнжил хөөгөө хамаг юм авчихсан. Ахаа би наа зүг орно л гэж. Тэгээ хоёр хүний өрөөнд орнуудаа гаргаад дөрвөлөө ингээд газраар. Тэгэл тэр жилээ Эрдэнэтэд баяр магнаа төрүүлээд Арангаад мэндэ ах төрүүлж аслан болоод өсгөөд оронгоо төрүүлж аслан болоод тэрнээс хойш тэр 21 номерын өрөө аслан болдог өрөөгөө нэр авчихсан. За тэгээд тэр өрөөндөө би жил болгон наадмын бэлтгэл гарнаа. Улсын начин боллоо. Улсын харцаг боллоо. Улсад хөвгөрлөө. Заан боллоо. Тэгээ ер нь ингээд манай Мянган тэр өөрөнгө ахада тийш орохгүй би нэг ороод хэд онцох би орчихоо гэж аслан болдог өрөөгөө. Тэгээ би бас оруулж дээсэн. Яга тэндээс аслан болоо. Манай хашват камера гэж одоо сүүлдээ шавнар ингээд нөгөө өрөөнд манд ордог болцсон. 21 номерын өрөө тий. Тэгэл тэр уул ус одоо битэл үл тэр хүн чинь нөгөө дассан газрын давуу зөөлөн гэж тэгээд тэндэл наадмын бэлтгэл гармаа санагдал. Тэгэл манай нутгийн бөхчүүд болохоор дөрцөн буугаар тэгэл одоо өөр газар гардаг. Ойр байвал би очиж нэг 7 хоноо л ингээл хамтарсан бэлтгэл хийгээд бүр хол ингээ утаг мутаг явчих юм амжихгүй шүү дээ. Тэгэл ерөөсөө амьдралын зам даашгаа багч гэсэн одоо манайх чинь дандаа улсын очингууд байсан. Тэгээ спорт хороо болоод
анхны би начнаас дээшх цолыг авсан байхгүй юу? Харцуу болж тээ. Тэгээ надаас хойш энэ Соронзон болд өсгөө Мөнхбатар Батэрдэн гээл тэгээ том цол авсан. Тэгэл нөгөө за баасан дөрж байна уу гээл хурандаа нар дарга нар ирэхээр намайг л асуудаг. Би тэнд байхгүй болдгоо. Тэгээд нэг мэдхнээ одоо ингээд болгоныхан эдгээр ингээд тусдаа гардаг мардаг гэдэг хүмүүсийн тэр ерөөсөө нэг тийм яриа. Түүнээс бол одоо тэр янз янзын хүн амтны яриад байгаа шиг тийм байх. Бид нар адилхан бүх улсуу тий жаргал зовлон ихтэй. Дасгийн баасан дөрж 2003 онд наадмын өмнө бэртэл гэмтэлтэй байсан ч Булган аймгийнхан баяр наадамд барилдаж төрүүлэн аймгийн ирсэн боллоо. Түүний дараа жил нь буюу 2004 онд ардын хэвсглийн 83 жилийн ойгоор дүүс хувирн Дорногов аймгийн баяр наадамд төрүүлж аймгийн ирсэн боллоо. Ах トゥ хоёрын амжилт үгээр зогссонгүй. 2005 оны ардын хэвсглийн 84 жилийн он баяр наадам зодоглож аймгийн ирсэн баасан дөрж улсын нэгэн од хүүгээр тавдавж Монгол улсын начин цолонд хүрч Ах トゥ хамаатан садан нутаг усныхан зан олон буурал ээжийг баярлуулсан. 2005 оны улсын баяр наадам тэр нь аймаг зэрэгч нэг хоёр төрүүлээд үзүүрлээ шүүгүрчсэн байсан. Манай Мэндэ хэдэр ингээд хэлэн л дээ. Чи одоо Бүрэнбаатар байна. Тэгээд манай элчнийхэн одоо юу дутлаа гэдэг юм бэ гэж олон хүн хэлнэ. Чи нэг улсын начинтай 5-ын даваанд баригдах бах. Одоо чи бол хаяхгүй хөх тийм начин байхгүй шүү дээ гэл. 2-ын даваанд өмнөх жилийн шинэ начин 5 дөржтэй таарсан. Одоо яах шинэ начинтай таарсан гараад байл. Хагалж татах одоо манай бүрнээ өдөр нэг сайн байнгу хийчлээ гэж шоолд. Тэгээ 3-ын даваанд цэрэнжим начин. Тэгээ 4-ийн нуглаанд баяр жавхлантай таарсан их удаан барилдсан. Тэгээ баяр жавхланг давчаад. Тэгээ 5-ын даваанд болохоор одхуу начин 3 хүнээс ам авсан байд. 3 хүнээс одоо энэ аргичаа начин Бямбжуу харцах бид гурваас тэгээд тэр нэг удаан бодож байгаа л авлаа л гэж гарын даанаар дараа нь тэгжсэн. Ер нь Бямбжууд хоёрын алийг авд юм лээ гэж их хэргэлдэж байгаа чамааг авчлаа шүү. Сайн барилдаарай гэж. Тэгэл одоо за хэл хянуур л барилтанд ямар ч хэсэн унчихгүй дээ гэж. Одхуу начин хайж одоо улсын начин золны уулзалт хангаж чигтэйгэн баярлж одоо. Ер нь начин болсон даруйдаас их сайн барилж байсан. Баасан дөржийн нутгийнхан ахан дүүс нь давир тон сэтгэл хөдлөсөн ийм мөч бол энэ мөч байгаа бах. Улсын начин цолтой бүгдээ 5-ын даваанд ингэж удаж барилдаад энэ сайн начинтай. За тэгээд шодоод өөрийнхөө талаар шахааны барьц одоо шодогдно гэдэг бол том аз. За энэ дээр харин яарч л болохгүй. Их ухаантай барилдах ёстой. Анхаарал алдаж болохгүй. За шахадцсан. Аранга ангийн мөргөн дараагүй хоёр гартаа бяртай барьцаараа гэж ингэж баглж барьсан учраас одхуу начин биеэн суллагч болцоо байсангүй. За ер нь энэ наадамд сая улсын цолтой бүгчүүд бас ярилцж байна лээ. За баасан дөржийн хувьд бол энэ жил ер нь хаанч хурч баригдах болцоотой бэлтгэлэг сайн байгаа юм байна гэж. За 2-ын даваанд улсын начин тавг дөржийг, 3-ын даваанд улсын начин сэрэн жимдийг, 4-ийн даваанд улсын гарцаг баяр жавхланг, 5-ын даваанд улсын начин одхүүг давж Монгол улсын начны болцлыг Булган аймгийн бүрэг хангай сумын харьяат хилчин бүхэн дэвжээний өөх аймгийн арслан баасан дөрж хангажээ. Булган аймгийн бүрэг хангай сумын харьяат хилчин бүхэн дэвжээний өөх аймгийн арслан баасан дөржид Монгол улсыг начны тэндэг үнэмлэхийг Монгол улсын ерөнхийлөгч намбарын энх хоёрыг гардуулж баяр хүргэж байна. За 2005 онд манай баасан дөрж улсын начин болсоо. За тэгээд би тэр жил анх удаа улсын наадамд барилдсан. Ахыгаа дагаад. Хоёулаа хамт байж ахыгаа барилдах гэдэг харин тэгээд дээлийн барьсан, дээлийн захын мушгаал. Тэгээд ах маань начин болсон. Би тэр жил бас 3 давсан чамлахааргүй амжилт. Анх улсын баяр наадамд барилж байгаа. 4-ийн даваанд одоо хүчтэй бяртай байсан. Ганбат Арслан маань заан цолтой байлаа шүү дээ тэр үед. Тэгээд Ганбат Арслан өвдөг шороодсон. Тэ зологтлоо барилдсан гэдэл одоо тэгээ жоохон тэр үе хамаагүй барилддаг байсан гэж одоо тэр том өндөр хүнийг давуулаад ойцсон шүү дээ.
Дүүс хоёрын дөрвийн даваанд эдүгэ цагийн Монгол улсын хүчит арслан Бачиргалын Гамбатыг улсын заан цолтой байхад нь өвдөгшрөөдсөн ч ах маань улсын цоловлаа гэж бөөм баяр хөөр болжээ. За өнөхөр зам бол одоо зүүн гар хоёр давхар шуудганы барьсан хүрсэн. За тэндээс одоо шахаж өргөөд давуулахт нь бол одоо дахин харъя бүгдээрээ. За эндээс давуулсан давуулахт нь бол одоо шуудганы барьцнаас одоо шахад түрээд за энэ бол яах аргагүй бярдаж барьцаар ааглаж байна л да. Улсын золтон манай дүүр гомцон начин 41 жилийн дараа юм байна. Манай баасан дэрч улсын цолонд хүрсэн. 2006 он гарч их Монгол улсын 800 жилийн он баяр наадам төв цэнгэлд хүрээлэнд 3 өдөр үргэлжилж энэхүү баяр наадамд 1024 бүх лодоглож дүүс хоёрын тавын даваанд Ховд аймгийн Эрдэнэ өрнсөн ирээд өгөх Монгол улсын ярилцаг төмөн өсөнгийн амар төвшөнтэй тунам барилдаж давж Монгол улсын начин хэмээх эрхэм хүндтэй цолон төрлөө. Ах トゥ хоёр бүхэн амжилтаа жил жилээр ахиулсаар байлаа. 2007 оны ардын хэв сургуулийн 86 жилийн он баяр наадамд улсын начин цолтой барилдсан баасан дэрж улсын харьцаган уйгаар 5 одоогийн улсын гард бат эрдний дөнгөж улсын начин цолны болзол ангаад багтан 6-гийн даваанд өвдөгшрөөд уулж Монгол улсын харьцаг хэмээх сайхан цолон төрлөө. 2007 онд би бас ингээд өдөө ажилладаг одоо Америкийн шаардлагаар тэгээ Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан суманд буюу бас мал ах уу гэд нэлээд удсан юм аа. Нэг компани ажиллаад. Тэгээ ер нь бол нэг төрийнхөө наадамд барилтандаа анжил нэг 3 давчих юмсан гэдэг бодол байсан. Тэгээ ер нь угаасаа хааштай бэлтгэл муутай чинь ингээд сүүлийн тоног бол ер нь нэг бэлтгэл хийгээгүй. Амрах маягтай. Тэгээ барилдсан одоо одтой ямартай барилдаж 5 давчхаад 6-гийн даваанд ч одоо 4-5-ын даваанд цолтонгууд их олон унс юм шиг байна. Юу болсон? 6-гийн даваанд улсын начин цолтой ам аваараа гэж дууддаг. Тэгээ яваад очсон. 3 хүнээс ам авдаг. Одоо энэ Ганбаатар гарид Нямсрын начин Бат Эрдэнэ гарид 3-аас одоо ингээд Бат Эрдэнийг амлаж аваад тэгээ харцаг болсон. Тэгээ солгоод авуулж гуйдаал бас их бужигнсан барилдаан болоод Бат Эрдэнэ ч бас уян бүх штэ. Давуулж ингэж эргэж нэг хидэл. Тэгээ 7-гийн даваанд одоо нутгийн гарид Цомбоо гарид унжсэн. Наа төрөөсөө аав ээж эх орондоо тий шалгацсан. Энэ сайхан эх орондоо тий энэ олон зуун жил яваад ингэж барилдаж байгаа Монгол хүн болторсондоо баяртай байна. 4-5 жилдээ юм уу да. Тий. Ашир заантаа жоохон тактик барилдаан дутуу. Жоохон туслаад батлаа. Яаж ч юм бэ гэдэг. Ядуу ихэнд олж унлаа. Тэгэхээр одоо нэг үе баг гарч ирлээ. Аврагуу сая бүгд унлаа. Энэ та нарын үе одоо яг хаалга зөхөж орж ирж байгаа нь Монгол хүмүүс мэдгэж байна л да. Тэгэхээр дараагийн наадам байгаа шүү. Ер нь бол залуучууд ордоогоосоо ер нь бол бүхэл өөрөө бүхий суурь бааз сайтай бүхэл маш хөгжиж байгаа л да Монголд бол тэгээ жоо менежментийн бодлого энэ хэл дээр болохоос Монгол бүхэл маш чанарж байгаа. Ер нь бол дотооддоо ингэж хөгжиж байгаа цааш тэр нь төв дэлхийн олимпиад ер нь монголчууд бүхэл амжилт гарах байх гэж бодчих. 2009 оны ардын хэв сургуулийн 88 жилийн он баяр наадамд барилдсан 512 бүхийн барилдаанд дүүс хоёрын 7-гийн даваанд Монгол улсын гарид Нямдэржийн Ганбаатарыг өвдөгшрөөд уулан Монгол улсын заан хэмээх сайхан цолон төрсөн. Хиймэртэй барилдаг за хамт үржмэрсээс дахин дахингууд нь дагуулад хөнөрдсөн байна. За хэмээхийг бол тун сайхан хараатай хариулж барилдажтэй. За Ганбаатар гард эндээс баруун зулгааны барьсан саатал дээр тахимдсан байна. Тахимдан дээр дагуулад хөнөрдсөн. Монгол улсын чингэсгүй бодоодож Монгол улсын заан цолны үстэй янгадаа. За үнээр наадмын сөрөг хурлаар амжилттай сайн барилдсан бөгшөөр үнээр амжилттай сайн барилдаг гэдэг нь энэ наадмаас тодоос тодорхойлж байна. Их Монгол улсын 803 жилийн хоёр наадмаараа тодоодож Монгол улсын заан гэдэг үнэтэй цолыг хүртсэн байна шүү дээ. 2010 оны ардын хэв сургуулийн 89 жилийн он баяр наадамд барилдсан 512 бүхийн барилдаанд Монгол улсын харьцаг цолтой барилдсан дасгийн баасан дөрж 6-гийн даваанд Монгол улсын зан өсгөөөртэйгэн тунам барилдсан нь Монгол бүхийн түүхэнд ховрхон тохиолдох агшин байлаа. Тэр жилийн баяр наадмын 5-ын даваанд Овс аймгийн Улаангомс мөрөдөх Монгол улсын ярилцаг улсын тогтхын Батэршиг амлан авч 5-ын давааны хамгийн түрүүнд очроо өхөн өвдөгшрөөд уулж төрийнхэн 9 гөлдөг цагаан дугаан тойрч байсан. Тэгээ манай сумын одоо дүүгэр гомсонгой гэж улсын наадамд 4 удаа шигурсан мундаг начин хүн байдаг. Манлай начин.
Тэр манлай начингаас маань хойш 41 жилийн дараа 2005 онд би улсын начин болсон байдаг. Тий. Тэгээд надын дараа гэх юм бол яг хойдон жил нь өсгөө улсын начин болсон. Тэгээ 2007 онд би хасцах цол дүрсэн. Тэгээ 2008 он алгасаад 2009 онд өсгөө зам болсон. 10 онд болохоор битгийсэн 6-гийн онд хоорондоо тонсон. Тэгээ 11 онд би зам болсон гэдэг. Ингээд тэгээ одоо нэг одоо миний ээжээс одоо заан төрсөн байна. Одоо охиноос нь бас тий зээн бас заан болсон тий. Тэгээ 2010 онд бол 6-гийн даваад ингээд бас томч гэж удаа хөвдөөл томчихсан. Би бол нэг заан болох тухай бодчихлээсэн л дээ. Тэр өсгөө болохоор ер нь нэг төрүүлчих юмсан. Би ер нь төрүүлчих юм биш байгаа даа гэл. Тэгэхээр бол одоо за би заан болох нэг хэрэг. Өсгөө төрүүлнэ гэдэг чи одоо манайх ч бас цэрэг аврагаас хойш 50 гаруй жил одоо бол 56 жил болчиход байгаа. Улсын наадам төрөө аваагүй аймаг л да. Бас нэрэж төрүүлчих юм болов гэсэн юм бодсон л доо. Тэгэл одоо өсгөө явсан. Тэгээ одоо санснаар яваагүй 7-гийн даваад гамбат тасланд болсон. За хаяц болсон ихтэй өргөж болж ирээд давлаа. Олсангийн баруун тронс мөрөд алдрын нэмэр спорт өрөөний Монгол улсын зан гамбат улсын зан өсгөөрөөр додоо шөвгийн дөрөв шалгарч үлдлээ. Төрийн их том баяр цэнгэл наадмын том даваа тунсан байх гэж боддоо шүү дээ. Ах トゥ хоёр одоо тэр болгон тунаад байдаг тийм тохиолдол бас одоо яг байдаг ч юм уу. Тэгээ өндөр даваа. Тэгэл одоо ах トゥ хоёр одоо бас тэгэл тухайд ах маань за миний дүү одоо бас сайн барилдаараа гэл. Тэгээ би нөгөө нэг бүхийн одоо бөхчүүдийн бас нэг залбирдаг бүхийн тэнгэрт нэг гойдаг зүйл байдаг. Төрүүлэх хүнээс л одоо тийм ээ битгий таараасаа өөрөө ч байж болно шүү дээ уулын тэр нь. Тэгтээ төрүүлэх хүнээс бол байлгаараа гэж одоо бодож байдаг. Тэгээ ялчгүй төрүүлэх хүнтэй л 7-гийн даваанд барилдсан юм байлаа би. Тий. 2011 оны Ардын хөвсгөлийн 90 жилийн он баяр наадам 1024 бүхэн барилдааны 7-гийн даваанд Монгол улсын харьцаг төвдөн дөржийн өсгөрийн эдийг өвдөг широод уулан Монгол улсын заан хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн. Хасцаг болохдоо 3 хүнээс ам аваад хасцаг болж байгаа. Бас их сонь төгөл. Заан болохдоо бас дахиад 3 хүнээс ам авч байгаа. Ам авахгүй очсон чинь санжаа авраг байна. Содонд орж өсгөрийн дуурд. Тэгвэл миний ам авахын өмнө сайн баяр 5 хүнээс ам авдаг. Сайн баяр ч ам авах гэж их удаа тийм аа. Гоод ерөөс хэнийг авах гээд байгаа юм мэт өвөр ангаах хэмжээнд яриалах, анализ хийгээл. Хэнийг заримдаа наашаа харах юм. Намаагч авах гээд байгаа юм болов. Сайн намааг авахгүй үлдээчих юм би 3 хүнээс ам авах юм байна. Сайн намааг авчих юм би амд явах юм байна. Ёстой хөвгтэй юм л. Тэгээд нэг юм сайн нэг маам авлаа хэнийг авах гэсэн чинь хүмүн аврагыг авчих. Хэн байд начин. Тэгээ би ам авлаа 3 хүнээс. Тэгээ одоо тал таарах юм барилдаан бие биенээ барилдааныг сайн мэдэх юм гээл одоо өсгөрийн дүг авсан. Бас их өсөн үлээс олон жил өсөн үлээсэн заан цолтынхаа бодлыг хангаад. 8-ын даваанд бол бас жоохон харамсалтай юм болсон одоо. Баяр жухлан гардтай бол одоо яг тохоо зайтай л хайсан. Телевизийн бичлэгэн дээр ч тийм байдаг. Баяр жухлан маань шууд тохиолц. Би болохоор эхлээ гараараа тулаад дараа нь тохиолддог байхгүй. Тэгээ гард болчлоо гэж ихтэйхэн баярлсан. Баярлал гүүгээл дэвэл ирсэн чинь л маргаан үсгэсэн. Хайн болгоол. Дахиж барилдуулна. Тэгээд яач бол төгөө тэр бичлэг байна шүү дээ. Тэнд гараад байна одоо ийм байна ч гэсэн чи. Одоо телевизээр камера шүүдгүй дүрмтэй чамааг одоо дахиж барилдахгүй бол би чамааг хасчихна гэх нэг сосор урмаас л тэгж хасчихна л да. Тэгээд асаач. Тэгээ яалчгүй дахиад одоо барилдсан гуулаад тэгэл унж байгаа. Тэр нэг харамсалтай юм болсон. Тий архичаа тэр бол 2005 оны начин болчоод дараа нь 6-гийн даваанд. Тэгээ галтраад нэг их бороо ордог байхгүй юу. Тэгээ би ингээ ухсгээ барьцсандаа үлсэн архичаа ихлээр галтраад тэр нэг телевизийн камеранд толдгийг. Тэгээ би голлоод барилдсан чинь дараа нь яг нөгөө усан дээр би галтраад нөгөө камеранд тулаа ингээ бариад авсан чинь архичаа хойгоор тойрч ирээд араас тэрээд авдаг.
Тэгээ энэ одоо ийм барьж авчлаа гэж асуултаа хэлсэн. Өө зүгээр ийм байхгүйгээс тавиулна. Одоо ийшээ голжээ гэл тэглээ. Тэгэл ерөөсөө тийм гэнэн хар байхгүй ингээд голлоо явсан ч байх. Ойлгоцсон холдчихдог байхгүй. Одоо энэ ч байсан. Тэгээ өө энэ ч тавихгүй байж таа гэл ингээд нэг хоошоо нэг ингээд тийрх маягийн хөдөлгөөн хийгээл. Тэгэл тэндээс цагаан далаагаар болохоор яг бүх тайлбарладаг бүхий хүн биш дээ бас ойлгохгүй л байна. За төрүүлээд нэг хийчлээ гэсэн тийм тайлбар хийгээл. Тэгэл дуусчих. Монгол улсын зам баасан даржийн хүчний дарган ногоон дэвжээнд гаргасан амжилт бүхэн хил хамгаалах ерөнхий газрын хэлчин биед брэд спортын хороотой салшгүй холбоотой. Баасан даржийн багш Монгол улсын гавьяа дасгалжуулагч Монгол улсын өсгөл төрнөчин Довдонгийн дашчимц Шавийнхан талаар инхүү ярьлаа. Баасан даржчин бол 2000 оны үед өндөр нуруутай араамтай тийм хүү ирж бэлтгэл юмд хамрагдаж ингэж ихэлсэн. Тэгээ баасан даржийг ер нь одоо дамирчнаар авах л чин ирмэлцэл бодлого энэ манай хамт олон би ч өөрөө ингэсэн. Тэгээ энэсээ хэлж манай баасан даржийн амжилт амьдрал бүх юм хэлчихдээ холбоотой. Тэгээ баасан дарж бол тийм онцлог барилдаантай. Тэ барилдааны одоо юу бол маш онцлог. Баасан даржиг одоо тэгээд хөл хөрж байгаагүй мэдэгдэхгүй шиглээ хэвдүүлчихдэг ийм ихтэй хүн бол Монголын бөхчүүл дотор байхгүй. Тэгээ би баасан даржиг бол тийм онцгой одоо тийм барилдааны урд тавьяастай хүн гэж. Өөртөөгөө таарсан одоо надад улсын наадамд тэр наадамч гэдэг юм уу? Тэр зорилго барилдаан тийм л үнэтэй таарах болов. Тэгвэл тэгж барилдана гэсэн өөрөө одоо тийм их барилдааныхаа талаар их бодлого явуулсан. Манай Васкач за одоо ямар том барилдаанд гарах юм, наадамд гарах юм 4-5 гэхээр бид бөөнөрөө суудсан. Хилчнийхэн бөөнөрөө суудсан. Хэлийн зэргийн хилчийн бүхэн бүлийн бөөнөрөө суугаад 4-5-ны оноолтоор юм чи оноолт хийнэ. За Васка хэлэл хажууд нь бие бичээд нэг бол увсан буруу багш маань бичээд л. Тэгээ ганц нэг л хүн зөрүүлнэ бид. Яг нэг давсан бөхчүүдээ зарим нь өөрснөө барилж байгаа болохоор бичиж амжилтгүйгээр. Тэгээ цаанаа албан ёсны оноолт гарч байгаа шүү дээ. Наан. Тэгээ за бүрнээ чи сумын өстөд арчлаа л гэдэг. Тэгээ за одоо би яаж барилдах вэ Васка гэхээр за чи гараад миний амар байна уу гэж чадах бол гэж асуув. Тэгээ амар байна уу сайн байна уу гэдэг юм их нь одоо манай Васкагийн дээр одоо зүүн гараараа зодгны араас аваад баруун гараараа илүүсэн аваад яг өөрийнхөө зайнд ингэж хошгиж унгаад байгаа юм хэлтэй. Тэгэж бид нэг хошгондог ярьдаг хөөрдөг байлаа да. Тий нэг хэсэг аймгийн аслан байхдаа яг бөхчүүдийн нэр зоогоол ингээл за ер нь ингээл энэ бөхчүүд 3 давна гэж ерөнхийд нэг зоочдөг гэсэн. Тэгээд яг эхлэл төгсгөл хоёрт нь бол яг жоох хэцүү. Яг гол хаваараа бол 4 давны оноолт гэдэг бол ерөнхийдөө ингээд гарчирна. 2 давны оноолт гарчирна багцаа. Тэгээ 2006 онд бүр юу яаж манай Перлээ начин битгэр ингээд оноолт хийсэн чи 4 даваа. Тэгсэн чинь манай энэ Баяр Магна аймгийн асан цолтой ороод ирдэг байхгүй. Тэгээ нөгөө миний битгэрийн нөгөө битсэн юмыг харчаа нөгөө улсын начин магалж явтай аймгийн асан Баяр Магна гэж тавьчихсан байхгүй. Тэгсэн чинь нөгөө Баяр Магна чинь сэтгэлээр байна. Би ерөөсө Маглаа начин хайдгүй шүү дээ одоо яана гэж. Тий. Тэгээ яасан чи ерөөсө одхуу начин тэр жил барилдахгүй гэж байгаад барилдаад. Тэгээ ганцхан хүнээр зүг одхуу начин тэгээд магалж байсан юм. Тэгээ одхуу начинтай таарчихсан Баяр Магна 4-ийн даваа. Тэгээд ерөнхийдөө өсөх нь цолонд ойрхон хүү байна гэдэг нь одоо бөхчүүл энэ бүх судлаач энэ дунд харагдаж эхэлсэн л дээ. Тэгээд энэ яриад байхлаар ерөнхий удам өгсөн дач одоо араам сайтай тийм улсууд байдгийн байлээ. Тэгээд манай Баасан дарж бол энэ спорт хороонд энэ хилчтийн бүхийн амжилтанд бол тодорхой хандив нэмэр оруулсан ийм одоо миний шавнэрийн одоо оргил нэг нэ л гэж би магтах дуртай. 2003 оны сүүл 4 оны ихээр юм Батцангил хорондоо гэж хүн одоо манай Даашиг багшаас энэ өндөр нь хүсч үед нь Лондоскай борлож нөхрөөгөл сонирхол. Тэгээд 108 дугаар ангийн бүх болж ирсэн. Тэгээд одоо Батцангил хорондоо гэж их сайхан морь мал үйдэг Монгол одоо бүх сонирхдаг тийм одоо мал сайхан сонирхдаг тийм юм байдаг. Тэгэл 108 дугаар ангийн бүх болсон
2005 онд би яг 108 дугаар ангийн бүх гэж цолоож улсын начин болсон. Би тэр 108 дугаар ангийн нэр дээр нь улсын 3 цол авсан. Начин харцаг заан цол. Баасан дор заа маань залуу аймгийн начин цолтой Пэрнлээ дорж маань дөнгөж яг тэр өвөл нь тамирчин болоод зун нь улсын начин болоод тэгээд би начин цол өртөөд дараа нь жилийн баян мөх начин цол өртөөд ингээд манай хэлчин бүхий бол хой дандаа начин цол өртөөд тэгээд 6-гийн даваанд очоод байсан. Тэгээд хэлчин бүхий клуб нь 2008 оноос элчин спорт хороо болон өргөжөөд хамгийн анхны харцаг цолтон бол манай том цол руугаа дээшээ зүтгэж гарч ирсэн бол манай Ваасан дор заа 2000 оны ихэр чин бүхийн дөрвөнд маань өөрчлөлт гараад 4-5 оноолттой болоод мөн барилдааны дөрмөнд өөрчлөлт орсон. Барьд сонголтсон барилдах дөрмөнд өөрчлөлт орох. Тэгэхэд бид жоохон хүүхдүүд анх бүхийнийхэд Ваасан дорж анх санал гаргаад бэлтгэл сургуультаа хүчний бэлтгэл рүү голцоо хийхгүй болохгүй нэ. Дээр нь барьд сонгуулчаа яаж барилдах вэ? Барьд сонгочоо яаж барилдах вэ гэсэн техник тактикийн бэлтгэлийг анх ярилцаж хийж исэн бай. Маань саяхан тодох юм саяхан байна. Баасан дор зааны явдал битээр 2000 онод элчин клуб байхад одоо тэнд бэлтгэл хийж анх танилцж ирсэн. Баасан дор Сүмбэ 2 ирж ирсэн. Нэг өндөр туранхаа тийм маш чанга гартаа тийм хатуу гартаа тийм залуу ирж анх өдөр танилцчаалаа. Тэгээд бас олон жил хөрөлж байна гэд. Одоо манай үеэс бол бас Монгол үгийг өнгөлж байгаа сайхан заануудын бас нэг майз олон жил бас найзалж байна доо. Манай найз бол ер нь нөхөрлөл ер нь их үнж. Тэгээ ер нь л найз нөхдөөл гэж ер нь л ярьдаг. Манай Элчингээс ч одоо тэр үе чинь одоо энэ бүрдний гаа үеиг би одоо энэ Бүрэнбаатар начин бид нар чи яг үеийн залуучууд. Тэгээ жинхэнэ бэлтгэл сургуулийг хоорондоо одоо наригж зингиж одоо хөөрөлдөж нэгээ явуулж л одоо ингээд олон жил болж байна да. Тэгээ манай Ваасан дорж бол одоо шогоор бол одоо дөрөв мөрт шүлэг өччихдэг бас авьяастай шүү дээ. Оныгаа бол их сайн зохион. Тэгээ ер нь их юм одоо нийтж одоо бас их зарчимч бас бүхний төлөө бол бас нэлээ өөрийгөө бол зориулсан. Үндэсний бүхний цолыг бол ер нь их маш хурдан авсан материалтай бас сайхан бөхөө. Зүүн ингэ давуулж тосгож өшгөлөөд ингэ гудатаад унгадаг. Тэгээ өөрөө болохоор нэг тийм нэг ив хавгүй хүнд харагдаад байдаг мөртлөө яг мэхэн дээрээ бас их тесэрж бас мондоо ярилдэг. Би бол Ваасан дорж бас их толгоогоор ярилдэг бүх гэж боддог юм. Тэгээ энэ хүнд ингээл үзэгчтэй ярил хараад мэддэг байхдаа тийм нэг хялаагаад ядраач байгаа юм шиг мөртлөө яг мэхэн дээрээ болохоор тесрээ дээшээ олон барилдаа хийдэг тийм мундаг өхөлтэй. За энэ жил манай найзын булганыхаа хөгчүүдийг бас ч гэж булганд ч гэж гэхгүй байгаа маа энэ дэр ч одоо бас энэ тэмдгийн хөгчүүд нэлээд очих шиг байна. Би нэг очиж бэлтгэл хийсэн. Тэгээ сайхан том заалтаа сайхан бэлтгэл хийж байгаа болээ. Тэгээ найзынхаа одоо тэр одоо багшилж байгаа, дивжээ хахалж байгаад нь одоо өндөр ажлын өндөр амжилт төсөө. Одоо олон сайхан шавь хөгчүүд бэлтэрийг өссөн ирээ да. Монгол улсын зан дэвсгийн Баасан дорж бүхэл сэтгэлтэй найз нөхдийнхэн хамтаар Булган хан бүхийн дэвжээ байгуулан Монгол бүхийн хөгжилд бодиттой хөв нэмэр оруулж байгаа бөгөөд Булган хан дэвжээний тэргүүнээр Картич компани захирал номын чулуун ажиллаж байна. За манай дэвжээ одоо байгуулагдаад бас нэг удаагүй байж байна. Гэсэн ч бас дэвжээний маань бас амжилтууд бас чамлахааргүй ахиж байгаа гэж одоо дүгнж байгаа би. За ингээд ажиллаа авснаас хойш бол ерөнхийдөө бэлтгэл маань сайхан жигдрээд зааланд 7 хоногт 3 удаагийн бэлтгэл хийгээд ингээд бэлтгэл ер нь сайхан болж байгаа гэж ер нь дүгнж байна. Барилдаанаас барилдаанд залуучууд маань ер нь сайжирч байна. Даваа авч байна. За тэгээд одоо энэ дэвжээг байгуулахад гар бие оролцсон дэвжээний тэргүүлэгчд болон дэд тэргүүнүүдтэй бол маш их баярлж байгаагаа илэрхийлэн ширэмд. Булган хан дэвжээ гэдэг энэ залуучууд байгуулад ингээд нэг 2-3 сар болж байна. Энд бол их сайхан одоо өрөвдөлтийг залуу тамирчдыг бэлтгэд их сайхан сургалталж байна гэсэн юм дүгнэлттэй байгаа. За манай Ваасан дорж зан өсгөр зан энэ одоо энэ дээр итгэж итгэл гаргаж энэ залуучуудыг цуглуулж за ирээдүйдээ сайн бүхэн гаргахын төлөө одоо энэ мэрийн ажиллаж явах байна. За яг эндээс одоо залуу улсын цаанд ойрхон залуучууд байна. Тэгээд хоёр дээр одоо
сайжирмээс 2-3 жилийн дараа бол энэ тодорхой хэмжээний залуучууд нь байна гэж бодож байна. Бас энэ ч ерөнхийдөө бас дан Булган хааныхан гэж биш, Булган аймгийн мөчүүд биш одоо энэ аймгийн чиг шарагч байна, Сэлэнг аймгийн яг хөө нээлттэй юм биш үү? Одоо Булган хангаа дэвжээний хэн жилдээ бэлтгэлийг боломжуулсан бүрэн дүүрүүд юм биш үү? Нээлттэй одоо ирээсэн хэн ч хурж ирээд бэлтгэл сургалт хийгээд бол одоо болно. Тэгээд тэр хурж ирсэнгүй, энэ хурж ирсэнгүй гэх юм байхгүй. Тэр энэ нэрлэх юм байхгүй. Өөрөөсөө зөх хэмжээгээр тэр цагтаа ирээд тэр сайхан цагтаа бэлтгэл сургалтаа хийгээд сайхан барилдаад ингээд явхад бол энэ ч гэсэн одоо чөлөөтэй шүү гэж одоо хэлмээр байна. Одоо албан ёсны нэр томьёо өгсөн л одоо энэ 16 онд болохоос өмнө нь бол бид одоо элийн цэргийн элчин бүхийн хэмжээнд л одоо бэлтгэл сургалт хийдэг байсан. Тэгэл над дээр нэг нутгийн залуу ирдэг, хоёр залуу ирдэг. Ингээд жоохон хүүхдүүд 10 марууд сургууль соёлоо төгсөөлөн ирдэг. Тэгэл ерөнхийдөө гал болоод бас нэлээд олон жил явцсан. Би бол одоо яг энэ залуучуудтайгаа бол бас шинэ юм биш энэ бол нэлээд олон жил ажилласан. Булгаангаа өчтөн дэвжээ юм, булгаан дэвжээ юм ингээд зориод надаас юм сах гэдэг ирсэн хүнтэй бол би ялгаагүй л ажиллана. Тэгээ одоо энэ үедтэйгээ бол яалчгүй нэг албан ёсоор дэвжээ болж ажиллах шаардлагатай. Одоо өшөө зориг байна. Нийтийг сайн бэлдэх шимнээ одоо сайн бэлдэх, өндөр цолонд өгөх. Ер нь бол гол би боддгийг надаас илүү цолоо авах гэж боддгийг. Манай дэвжээч энэ жил одоо Даншигын заантай, Даншигын өсгөдөр начинтай, улсын начинтай, аймгийн наадмын төрүүгээд тэгээ бид нар галаа эргэсэн. Галаа эргэж явахдаа ер нь миний найз нөхөд цуглаад одоо ер нь ингээ албан ёсны дэвжээ болгочихвол яасан гэл. Манай Батлэр эдэр гал найзууд. Тэгээ энэ тухайга ирсэн манай нутгийн Батыр гэж одоо байгуулагч айлж үслийн яны дэд цаад бүх сонирхдаг ах байдаг. Энэ ах маань ашиг дэмжиж одоо дэвжээ мэжээнийх нь хэвс. Одоо хэвс дэвсгэр бүх асуудлыг шийдэж гисэн. Тэгээ манай Отгонбаяр сайд бас бүхэнд их сонирхолтой юм байдаг. Тэгээ одоо би яах вэ гэвэл заал одоо ингэж илэрэмдэг бэлтгэл сургалт хийх гэдэг. Тэгээ түрээс юм аа зохицуулж өгөөл. Тэгээд ингээ ер нь дэвжээ бол ерөнхийдөө бас юмтай болсон. Дэвжээгээ нээсэн, нээлтийн маань бид нар бол одоо нутгаас сонгогдсон гишүүндээ хандсан. Манай Батэрдэн гишүүн бол одоо ирж дэвжээний нээлтийг үйл ажиллагаа сайхан хийж өгсөн. Тэгээ одоо дэвжээний нээлтээ хийгээд барилдаанаа зохион байгуулад тэгээд цугласан улсууд хуралдаад тэргүүлэгчдээ сонгоод 20 гаруй хүн сонгогдоод. Тэгээд тэргүүнээ томилоод Кредиш компаниас номжлон гэдэг залуугаа ингээд тэргүүн болгож. Тэгээд 5 дэд тэргүүн сонгогдсон. Тэгээд би ч бас нэг хасвуу группийн бүх гэж ярилдаг байсан шүү дээ. Тэгээд маа Цэнгэл ах эргүүгч хоёр. Тэгээд Цэнгэл ах маань нэг дэд тэргүүнээр сонгогдсон. Тэгээ Отгонбаяр сайд нэг дэд тэргүүнээр сонгогдоод Батбаяр ах байгуулагчны дэд сайд нэг тэргүүнээр сонгогдоод дэд тэргүүнээр нь. Тэгээ миний багын найздаа одоо 1-2 дугаар ангиасаа цуг явсан. Тогтхойр гэж залуу байдаг. Нийслэл авсан мөнгөний дарга. Тэгээ энэ найз маань нэг дэд тэргүүн болсон. Тэгээ бас Жамдар Жаслангийн нэрмжт барилдаан гэж болдог. Багдаа л одоо өсвөрийг хамт барилж байсан. Шигэнэр сумын шинжлэх ухааны академийн Батцөх гэж манай найз байдаг. 5 дахь дэд тэргүүн болсон. Тэгээ цаана одоо бас 20 гаруй тэргүүлэгчд байгаа. Нарийн бичгээр нь одоо нүүдэлчин группийн Батнасан захирал сонгогдсон. Тэгээ энэ хүмүүстэй одоо тэргүүлэгчтэй, тэргүүнүүдтэй энэ сайхан бүхэл сэтгэлтэй хүмүүсийнхаа дэмээр бид одоо сайхан заал танхим дэвжээн дээр маш сайхан бэлтгэл хийж байна. Үүний үр дүн гарч байна. Дэвжээ байгуулагдсанаас хойш одоо манай хөгчүүд заалны барилдаанууд шүүгэрч байна. Залуучуудын ор чадвар сайжирч байна одоо. Ашиг баяртай байна. Тэгээ хүмүүстэй одоо бүгдд нь одоо баярлж явдаг шүү. Дэвжээнийхээ нийт хөгчүүдийнхээ өмнөөс хэлье нийт тэргүүлэгчтэй бас. За Сэнжигний вэснээс дотор хавира тэндээсэн зайлж докторч татах мэхийг бол нэлээд даамга хийгээд байгаа. Энэ мэхийг бол Монгол улсын зан дэвсгийн баасан дөржид өөрөө их даамга хийдэг байсан. Яг баасан дөрж багшийнхаа мэхийг л одоо хийж даваад өгөх шиг байгаа юм. Сэнжигний вэснээс итэд тэндээсэн зайлж доктораад авсан. Булган аймгийн Бүргэн гайсан мөрөдөх Монгол улсын зан дэвсгийн баасан дөрж бол энэ мэхэндээ бол тун их датамга их тесрэг сайтай хийдэг.
Би бол ер нь анх бүхийн гараагаа эхлэхдээ элийн цэргийн элчин спорт хороо гэдэг одоо бүр хороо болохоос өмнө элчин бүхийн дэвжээ гэж байхад нь одоо 2000 онд анх очсон. Тэгээ тийм олонтой газар одоо ингээд анханасаа ингээд бэлтгэл сургуультаа яваас очсон болохоор бол надад бол одоо аль аймгийн хэм байх нь хамаахгүй тэр хүн. Хүнд төрж өссөн нутаг ус, төрүүлж өсгсөн аав ээж, төрсөн өрөөгд аав ээжээс илүү үнэтэй зүйл энэ хорвоод үгүй билээ. Баасан дээр зааны өвөө очрын жинсэн нь нутаг усандаа нэр нөлөөтэй сайн малчин байсан төдийгүй 1946 онд мал сэргээн өссөн өржүүлж мянган малтан болж бүгд наримдах Монгол Ард улсын ерөнхий сайд улсын шалгарсан Хошообаатар маршал хордлоогийн жойволсонгаас бүгд наримдах Монгол Ард улсын алдарт сайн малчин цол Энгэрийн тэндэг 5 гошуумалын дөрөс бүхий мөнгөн сум цул мөнгөн хоц 3 бүслүүртэй мөнгөн жимэгтэй агар хөвөн эрэмэхэн зэргээр шагнуулж байсан дүүхтэй Монгол оронд нэгдэлж хөдөлгөөн өрнөж эхлэх үед 1000 гарын малаан бүргэн гайсмын хөдөлмөр нэгдэлд өгч шин засгийн бодлогыг дэмжиж байсан байна. Баасан дээр зааны аав Жансангийн дэсвэг ээж Лодон Бачиргал нар нь 9 хүүхэд төрүүлж өсгөн гарын ганцганд хөлийн дөрөнд өргөсөн ажтай буянтай уурлууд байлаа. Энэ удмаас Монгол улсын заан цолтой 2 бүх төржээ. Би бол эхээс одоо эсвэл 8 минут. Миний аав бол юу юм бэ? Манай өвөг эцэг бол бас барилдаж исэн. Одоо уул тайлгын наадамд шүүгийн дөрөв төлж исэн. Оролцоо шагж аслаа гэдэгтэй ингээл. Хөгшчүүд ярьдгийг. Тэ. Манай аав бол барилдаж байгаагүй. Их тийм хурдан хүн байсан. Хурдтай. Тэр ер нь мал залд явж байгаа морийг бол таруухан морийг бол уулын бэлдний тосч хайчаар өөрөө туулаад байгаа гэсэн. Яг юм сургуульд ярдна гасцсан явж идэг. Их хурдтай тийм юм байсан. Биеэр бол ер нь өндөр чацтай хүн байсан. Тэгээ Жансангийн дасцэг гэж одоо эхээс хоёлаа зэсэм гэж ганцхан ахтай тийм юм байсан. Тэгээ манай тэр ах бас барилдаагүй, аав барилдаагүй, өвөө барилдаж байсан. Ээж талаас бол Нугаан гавж гэж лам хүний тийм одоо тийм өгшөлтэй. Ээж их чадaltaй хүн байсан. Тэгэхээр тэгээд баг байхад ердийн хэсэг одоо юугаар ачлага унлагаар нүүдэг. Тэгэхээр ер нь аавын татлагыг л ээж араас нь явуулж хангалал. Аавын чинь татсан татлагыг сулгачдаг. Одоо зам явагддаг. Тэр нь татсан ачлага унлага нь бол ер нь яг л тэр татснараа л очдаг тийм. Гар шуу ер нь чадaltaй тийм юм байсан. Тэгэл бас аль талаас нь л би одоо бүхийн одоо ген удам өгшлийг бол одоо өвлсөн л гэж боддог. Ер нь манай удам бол ер нь малчин л удам өгшөлтэй нүүдэлчин усуд. Манай өвөг эцэг бол одоо мал сүргээ одоо 1000-аас дээш өссөн гэж 1946 оны маршал Чоусонгогийн сайн малчин. Одоо нөгөө тухайн үеийн сүлд мөнгөн хоц тэ агар хөв мэрэмайхан зэрэг юм шагнагдаж явсан. Тэгээ сүүлд бол манай өвөг эцэг одоо 50-аад оны үед их үед нэгдэлж хөдөлгөөн өрнөх үед бол одоо шин засгийг дэмжинэ гэж одоо хамгийн түрүүнд 1000 гаруй малаа одоо засаг өгч байсан нэгдэл нийгэмд. Тэгээ одоо өөрөө дэмжихээс гадна манай нутагт нэг тийм 2 хятад өвгөн байсан юм л. Баяндаа баянсан гэдэг. Тэр 2 өвгөн бас их огшилтой баян чингэл хүмүүс бас очиж уулзаж одоо шин засгийг дэмжүүл яасан юм бэ гэж. Тэгээ нөгөө 2 хятадын зөвшөөрч одоо бас их хөрөнгө мөнгө засаг таньдуулж ирсэн гэдэг. Манай сумын төвд нэг одоо цагаан хөшөөнд манай өвөгийн нэр тэр 2 хятад тэгээ бусад бас нэгдлийг үүсгэн байгуулсан хүмүүсийн хамт нэр мэддэг. Тийм хөвгтэй. Тэгээ манай аав ээж бол одоо тухайн үеийн хүмүүс бол одоо хөдөлмөрч шүү дээ. Одоогор бол өстой би боддгийг хөдлөрийн баатар байх хүмүүс. Ер нь тэр үед бас тий ер нь нийгэм даяар их хүмүүс их хөдөлмөрч тийм хүн ер нь залхуугаасаа ичдэг. Тийм л байсан уу юм уу? Тэгэл өглөө мөглөө яасан ч ихт босдог байсан одоо. Тэгэл хүүхэд тэр үеийн хүүхэд бас их ажил нугалдаг байсан. Тэгэл өөрийнхөө ажлыг дуусаад хүүхэд эмчнийг тоглох гал ингээд нэг жимсэнд явах гэх. Одоо тэргуун тэдний дач тэргуунд оч хүн бүл муутай хөвч цогцоотой гэл. Тэгэл хүнд их тус болдог. Тэгэл өөрийнхөө ажлыг дуусгачаал. Тэр үеийн хүүхдүүд ер нь томчууд нь ч тэр хүүхдүүд нь ч тэр мундаг ажилтай байсан шүү.
архитар суудаг хүн, сутуу нойдог хүн аврах нь. Тэгээд тэр үеийн хүмүүсийн сэтгэл их сайхан. Төлөвлөгөө нормоо бол биелүүлчихдэг. Тэгсэн мөртлөө заавал давуулан биелүүлнэ гэж үтсчдэг л тийм л. Тэгээ манай ах бол ер нь барилдаагүй. Тэгээ манай эгч нараас одоо дээрээсээ 3 дахь эгчийн хүүхэд өсөхөөр барилдсан. Монгол улсын зан дэвсгийн баасан дөржтой нэгэн үед хүчний торгон ногоон дэвжээнд эрибэр хүчдэл ур ухаанан уралдуулан барилдаж байсан бөхчүүд нь зан баасан дөржийг тон өвөрмөгц барилдаанд бөхмэн дүгнэдэг. Тэглгүй баасан дөрж цаа тэр нэг өдөр 2011 онд одоо заан цууд авч ирсэн. Өмнө ч гэсэн одоо олон барилдаанд барилдаж ирсэн баасан дөрж заантай. Манай баасан дөрж зааны барилдааны онцлог их өөр л дээ. Сонин тийм хэвгүй барилдаантай. Одоо өөрөө бие хаа томтой хөл гар урт болохоор бас барилдахад төвөгтэй байдаг. Тэгээ дээрэс нь одоо яг ямар мэх хийх гээд байгааг нь мэддэхгүй тийм сонин мехнүүд ирдэг. Тэгээ тэр нь их сонин тэгээд олон барилдсан битээ тэгээд адилхан даваа унаа тэгээд тэнцүүхэн явдаг. Хов хөнийх нь хувьд одоо сайхан гүндүүгүү сайхан хүн байдаг. Тэгээд манай хүн ч одоо бас тийм түүх тийм талын юм их сайхан ярьдаг. Хаяа бас сайхан хуучлагд их сайхан байдаг шүү дээ. За тэгээд баасан дорж автаа бас Булган хаан гэж дэвжээ байгуулад Булгынхаа сайхан залуучдыг бэлтгэл хийлгээд ингэж чад нас баяр хүргээд амжилт хүсье. Одоо Булгаас олон сайхан цавтаа хөгчүүд дөрүүдээрээ өөрийнхөө араас гэж хүсье да. Баасан дорж бол одоо 2 гарын тамир сайтай. Ерөөдөө бас нэг тийм өвөрмөц тийм хүний санаанд оромгүй барилдаантай. Бас барилдаанд таардгүй тийм сонин хүн шүү дээ бас. Дотроос хагалж шигэлдэг тэр нэг сууж давуулж гойддаг энэ зүүн тал дээр их догшин. Тийм догшиндуу барилдаантай тийм. Тэгээ тэрэнд бас унжил явлаа гэх тийм. Толгоос иргэдүү болов гэж боддөө шүү. Баасан дорж бас лем унш судалдаг юм болов. Тэгээ дээрэс нь бас бие хаагаа их сайхан авч явдаг. Энэ буруу зуршлуудаас хол байдаг юм болов. Бас бие их сайхан авч явдаг. Тэр чинээгээр бас олон жил сайхан барилж байгаа гэж харж авдаг тийм. Улсын зан баасан дорж явуулаа. Зүүн талд дотор авирлаа урагшаан гуттлаа. Энэ мэхэндээ жис тон ивгүүтэй. Урагшаан гутцсан да. Тавлаа. Эдиг үлсний версиас дотор авираа тэндээс ширвэж урагшаан гутттаа давж байна. Эрхэм өндөд үзэгчтэй. Монгол улсын ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсны 23 жилийн ойцруулсан Улас аймгийн алдар сул тавчид 224 бүхий барилдаанд Булган аймгийн Бүргэн гайсан Мариат Хэлийн цэргийн техник 180 дугаар анги Өрмөн улгруппын бүх Монгол улсын зан дэвсгийн баасан дорж төрүүлж Гэнти аймгийн өмнө дэлгэрсэн Мариат игцэг олон улсын сургуулийн бүх Монгол улсын ардсан анги төгсгийн оюун бол үзүүлэлээ. Сэнжигний версиас дотор хавираа дутуудсан ахаад эндээс хавираа урагшаан гутцсан. Тэр жигт урагшаан татсаар аваад одоо бүдгэлүүлж тавжээ. За ингээд баасан дорж ахтай их баярлж авдаг Булган дэвжээг байгуулад бүтэйхэн улсын наадмын төрийн наадмын улсын цолны босго 5-ын давааг хараа давж улсын начин цол хүртлээ. Тэгээд ахыхаа гэр бүлд алжиргал сайн сайхан хүнийг хүсье да. За ингээд манай багш бол одоо бас нэг заавал яваагүй бас нэг тийм сайхан чанартай. Тэгээд бас нэг төмний төлөө гэсэн сэтгэлтэй одоо биднийг ингээд авч яваад бас нэг бүхэн дэта бүх болгох юмсан гэдэг явдагт баярлалаа. Тийм бүх хасаа гадна бас нэг бие зүв авч явах бас нэг эр хүн шиг эр хүн байх талаас нь зөвлөгөө өгдөг. Баасан дорж зааны найз нөхдийн хамтаар үүсгэн байгуулсан Булган хан дэвжээн дээр ганц Булганы гэлтгүй Хэнти, Сэлэнг, Увс, Хөвсгөл аймгийн бөхчүүд ирж бэлтгэл хийж байлаа. Энэ цаг үеийн Монгол улсын шилдэг харьцах сэдвийн суднам дорж бүхий барилдааны бэлтгэл хийж байх үед нь бид бүхэн таарлаа. За би анх баасан дорж заантаа 2003 онд анх одоо хатаг барилгатай танилцж байна. Баасан дорж зан анх шинэ аймаг арсан болоод ирсэн. Би одоо залуу хөртэй. Одоо тэгээд би болохоор баасан дорж заан болж би эрцэг залууч. Тэгээд баасан дорж заантайгаа бүтгэн сургалтад цугласан шүү. Тэр явд хүмүүс хэл хамгаалахын газар элчин спорт хараа. Бидний техник 108 дугаар одоо харилцагдаг хоёлаа. Зааны явд гэх юм бол одоо олон жил болсон заан zulын төлөө олон зүтгэж ирсэн. Тэгээд одоо надад одоо бас сэрэг барилдааны туршлага барилдаан дээр одоо анализ хийж өгч одоо бүтгэн сургалт өвшөөгч хаашаа бацааж ямар ч сахихан цалаа өстой шүү гэсэн тийм ахын үндсэн дээрээс бүр гэх юм аа. Тэгээд баасан дорж цаанаахаа одоо бүтгэн сургалтанд хамрагдчихъя. Одоо ханслан заалын уралдаа наадам
одоо унсан барилдааны дээр зөв анализ хийлгүүлж байна. За одоо хувь нэгэн жил хүн одоо ямар ч хүний сайхан голдгоо ерөөсөө тусархуу хүн болгонтой одоо сайхан харьцаатай байдаг. Учраас одоо Монголын ард түмэн ямар ч тасын үнэг бол заан золонтой дүүрэн гэдэг итгэлтэй байдаг ба. Монгол улсын зам баасан дорж эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Бүхний амжилт бүхэн гэр бүлтэй нь салшгүй холбоотой байдаг үлээ. Одоо манай гэр бүлийн хүн бол борын бүрөвсрэн гэж юм байдаг. Санхүүч мэрэгчлээ. Аав нь бол Дарангай аймгийн Сахир сумын хүн. Ээж нь Өвсгөл аймгийн Шингэр сумын. Манай Хэлийн цэргийн дэд хурандаа. Тэгээ одоо эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Тамирчин хүн бол тэгээд ер нь нөгөө лавшаа болдоо хийдэл гэрийн л ер нь одоо би ер нь ямар ч тэр уурыг өвтгийн гэхээсээ илүү гэрийн хоолыг л одоо бэлтгэл сургалт хийх үед бол одоо их хэрхэмэлдэг одоо гэрийн хоолол идчихвэл одоо тэгэл бэлтгэл сургалт хийгээл явчих сайхан гэдэг. Цагаан сарын өмнө нэг сэргэлтийн маягтай бид хэд одоо энэ хайрын бэлэг гэдэг энэ хамаалтан дээр ирчээд байна. Одоо түрүүчийн хэдэн хүн л надтай ирчээд байна. Одоо араас өсгөө заа. Тэгээс ухаа таслан гээл залуучууд түмэн нэмэрл отгоо таслан ашуу таслан гээл ирэх байх. Одоо энд бол амар сайхан нач ирсэн байна. Манай Сэлгэн сумын харьяат. Тааш тамир таслан бүрхангаас яриад. Чис болторны сумын хот байна. Чис болторны аймгийн ач орхон сумын яриад. Тэгээ одоо энэ манай сумын заанууд залуучууд байна да. Баяр жаргал очир хүү цэдийш ган эрдэнэгээд залуучууд л надад зөвлөсөн байна. Эхний ээлжинд. Тэгэл одоо энэ хэд маань сумын заануудын барилдаан гэж болно одоо. Тэгээ дараа нь аймаг зэрэг энэ жил чи нөгөө аймгийн ачингуудын барилдаан гэж бас тустай болох юм шүү дээ. Мэргэжлийн шахуу байнгын бэлтгэх сургуультай болцсон. Тэгээ байнга одоо би энэ барилдааны одоо мэддэг судалсан. Би бас боддгийг улсын наадамч гэсэн юм төрүүлнэ гэсэн юм боталтай хүн маш олон байдаг байна. Ер нь бас л дахиад шинэ хүн төрүүлэхгүй газаргүй. 2006 он гээл сумын авраг гээл Телмөнхбаатар аслан өсгөө авраг Гамайг аслан Ганбат аслан гээл Мөнхбат авраг гээл л одоо сайжирсан юм уу. Тэгэл тухайн өдрийн од өмөл одоо. Яг манай үеэс бол одоо чоцоотгууд бол ер нь заан. Тэгэл ойролцоо үеэс ч одоо манай эхмээ авраг цолтой байна тий. Эхмээ баяр авраг. Ер нь бол жаргал аслан болсон тий. Тэгэл заанууд төрсөн. Сайн баяр заадаг. Сайн баяр заа Амланбаатар. Санчир гээл. Манай үеэс болохоор одоо сүмбэгээ бас начин болчихлоо гэж олон жил харж байна. Тий. Одоо бас тэгээд найз нөхдөд хувьд бол одоо гавыг харцсан их тэр бас байгаа найз. Гавыгаа бас нэг заан болчихлоо гэж бас одоо харж явдаг байсан, боддог байсан. 2017 он алтан үнжлэх тэмээх юм сайхан бэлэг тэмүүлэлтэй гал дахиад жил одоо Монголын маань ард түмэн одоо илгээр хамгаалсан төрлөөрөө төвшин хамгаалсан одоо сайхан шинэлэх болтугай. Тэгээ Монгол оронд нь одоо бас ажил үс хөв зээ тэгшэрсэн сайхан ээлтэй жил болох болтугай гэж нийт монголчуудаа сар шинийн мэндийг төвшүүлье. ТВ-с телевизийн Монгол бүхийн хэмээр нэвтрүүлэгт Булган аймгийн Бүргэнгайсан Ариат ил хамгаалах ерөнхий газрын хэлчин биеийн нэврэ спортын хороо Өрмөн уул группийн бүх Монгол улсын зан дэвсгийн баасан дорж өргөдөн оролцлоо. Булган хан дэвжээний дасгалжуулагч багш Монгол улсын зан баасан доржийн ирээдүйн бүхийн амжилтын алтан ширзам баяр хөөр аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн байж шавнараас нь улс аймгийн алдар цолтой олон бүх төрөн гарахын өрөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхнийг Монгол бүхийн босоо цаваа хэмээх өнөд ивэх болтугай.